Монголын зөвлөх агроном тунгалаг Гобиг олон СИС компани зөвлөх. За манай компани болохоор одоо байгалийн ургамал болон мод сөг одоо бутны ургамлыг олон одоо зөвлөгөө өгдөг юм байгууллага байгаа. За үрийн чанар гэвэл тухайн жилдээ үр бэлтгэхийн тулд одоо ингээд бид нар цэцгэлтийг 4-р сарын 5-наас эхлээд одоо цэцгэлтүүдээ үзэж эхэлнэ. Одоо Монголын говьд өнөөдрийн хувьд бол бүүс цэцгэлсэн байна. Тэгэхээр одоо энэ өсөлт байна. Бүүс ба цэцгэлж байна гэдгийг харна. Тэгээд цэцгэлтийн цаашдаа бол бид нар одоо цаг уураа ажиглаж яагаад одоо хаана одоо цаг уурын эрсдэл гараагүйгээр сайхан одоо налгартай, уртай, унцтай тийм байсан бол тухайн жилээс тухайн газрыг сонгож үрээ бэлтгэдэг. Манай үр бэлтгэдэг хүмүүс маань бол ерөнхийдөө өөрсдөө мэргэжлийн хүмүүс байгаа ч гэсэн тухайн бүс нутгатаа ургаж байгаа. Монгол орны бүхэл одоо бүс нутгад манай өөрийн 206 ширхэг ийм одоо хүн үрээ маань бэлтгэдэг. Энэ одоо хүүхдөөсөө эхлээд оюутнууд хүртэл одоо үрээ бэлтгээд одоо мөнгө санхугаа олдог. Түүнээс гадна одоо бүдээний мачд одоо яг тэр өөрөө шинэ бүүсээ үрээ төлөхэд бүүсийнхаа төгдийг бол яг тэр хүмүүс арчилдаг. Тэгээд тэр чинь өөрийнх нь одоо орж ирж байгаа орлого нэмэгдэж байгаа шээ. Манай болохоор одоо юуны засгийн газрын хэрэгжүүлэх ажлыг ойн газрын одоо ойн лабораторид манайх үрээ өгдөг. Тэд нар маань одоо өнөөдөр ирж манай үрийг шинжлэх ёстой. Яг бол санамсаргүй аргаар ирж шууд одоо ингээд шүүбэрээ аваад тэгээд өгдөг. Манайх 14 жил яг одоо үрийг лабораторид өгдөг. Тэгэхээр одоо бид нар үрийн чанарын хувьд аль болохоос энд ялгаад эрэхтэй ч гэсэн том шүүр практик байхгүй. Манай дээр бол эргэх холбоотой. Яг ингээд нөгөө яг тарилтынхаа үед одоо бид нар аль болохоос бид нар бол ястаа үрийг хөлдөөс үр авчирч иж өгдөг. Өөрөөсөө ерөнхийдөө үрийнхаа одоо скарификацийг бол ястаа үрэн дээр хийж өгөөд одоо борлуулалтандаа гардаг байгаа. Тэгээд одоо нэг одоо тухайн хүн бол үрээ аваад явсан бол 70 хүрээ соёлтой байл одоо бид нар эргэх холбоотойгоор одоо хоорондоо одоо дандаа зохицдог. Тийм учраас манай дүр үрийн асуудал дээр одоо үр ургаагүй юм уу ийм асуудал өнөөдөр хүртэл гараагүй байна. За цагийн үр бол ерөөсөө 24 цагаас 48 цагийн турш соёлоор гаргадаг. Хамгийн хурдан соёлд үр маань тэр юм байгаа. Энийг бол шилжүүлдэггүй тухайн бортгонд нэг бол одоо идэл бадар тарь. За бүүсний үрийг бол бид нар одоо чигтэй хөрсөнд байлгаж байгаа. Яг соёог нь яг хагарцсан үрээ бид нар ингэж түүж тарь. Одоо тэр хүндэж тэгсэн тэр шил. Харганы үрийг бол одоо зүгээр нэг өдөр одоо сайхан чиг авуулж агаад тарина. Яг одоо бүх тарих технологиудын нэг бүрчлэн зааж өгч бид нар энийг одоо агш модны өрн дээр бол одоо энийг ингээд агчийг одоо яг энэ бол бохиороо байна тийм ээ. Энийг нэг бүрчлэн ингэж аваад энийг одоо тодорхой хэмжээний хугацаанд бол одоо чийг нь нэг бол бид нар заслаад далд хийчихдэг. Заслаж пимбигэд ирсэн юм хавар ихс гарч ирээд энд ам нь ингээд ангаагаад ирж байгаа. Дөнгөж ангаах гэсэн гингүүт нь нөгөөдхөө яг ингээд тарь. Нэг өсөндөө үрийг одоо бид нар бөөнөр ингэж үр тарьдаг байсан бол үр болгоныг мод болгохын төлөө тэр хүндэж зааж өгөөд одоо 1000 үрийн жиндээ хэдин ширхэг байдаг гэдгийг өөрт нь тодорхойлж хэлж өгдөг. Жишээ нь та одоо надаас бүүсний үр 1 кг авлаа гэхэд 1 кг бүүсний үр маань 3000 одоо 1400-аас 1600 ширхэг мод болно гэдгийг өөрт нь хэлж өгөөд явуулдаг. Хайласны үрийг нь 3 хоногт амт сайхан соёлоод гаргадаг. Ерөнтэй. Үр нь бол болсон хувьд ингээд харахаа зэрэг аяндаа ингээд одоо үрийг бол одоо байгалийн жамаар бид ингээд салхинд хийсгээд том өрүүдэнд доошоо унаад одоо босод одоо хөнгөн дутуу босон үр нь гараа явчихдаг байхгүй. Тэгэхээр зэрэг чинь тэр үрээ бид нар зах зээл дээр нийлүүлэн хувь хүндээ өгөн өөрсдөө тэргээрээ тарилтаа. За энэ бол ингэж байна. За энэ бол одоо Монголын говийн одоо хам бүгд суманд тарьсан одоо бүүсний үр байна. Энэ нэг настай нодын тариад энэ жил ургуулсан байна. За энэ маань ингээд үндсэн систем юмсан. За одоо ингээд хаалтын үндсэн системтэй ингэж ургаж байна. Энэ одоо говь. Энэ ч одоо ингээд яг стандартын суулгас гарч ирж байна. Ерөнхийдөө 2-3 настай тарь гэж хэлдэг бол өнөөдөр говь бүс нутгаас ялгаатайгаараа говь нөхцөлдөө бол энэ нь бол арай өндөр ургаж. Энэ бол говийн өөрийн урлаган үлдмэл ургал бүүс. За мөчөө 4 төрлийн ургамлыг тарьдаг юм. Баалган, уйлаас, буургас, одоо сухай гэдэг. Энэ бол яг таримлын талаас одоо өөрөөр нь бэлдсэн. Одоо ерөнхийдөө бол тэр бүхэн модны хүрээнд бол бид бүхэн ойн зурвас их хэмжээгээр хий гэж байгаа. Ялангуяа одоо говийн нөхцөлд бол бид нар бүүсээрээ хийж, аюугаар хийж байна, сухайгаараа хийж байна. Сухай тухайн жилдээ юу яах вэ? Өөрөө эдийн засгийн ачлалтай. Энийг одоо бид нар мөчөнд хэрэглэж болно. Эргүүлээд өөрөө байгалийн дагалт, ойн дагалдах баялагийг ашигладаг шиг өнөөдөр бид нар одоо говь цэлийн бүсдээр бол яах вэ? 3-5 жил болоод үрээ хураагаад авч зах зээл дээр нийлүүлж болж байна. Бүчрөөр нь ойн зурвасандаа шууд тарьж байна. Нэг бол нэг настай. Нэг настай одоо сухай маань ингээд 1 2 3 4 5 6 7 8 салаатайгаар одоо метр
одоо 20-тай ингээд ийм стандартын ийм сулгас гаргаж байгаа. Энийг одоо хаалтын үн системтэй юу ойн зурвалд шууд тарьж болно. Ойжуултанд гарах боломжтой. За энэ бол ингэдэг. За манай монголчууд болохоор өндөр мод авъя, том мод авъя гэдэг. Ерөөсөө намханч байсан үндэсний системийн хөгжил сайтай ийм мод авч гэмээр яах вэ? Тэр ургамал илүү сайн шилжин суулгадаг. Ургахтаа илүү сайн байна. За амьд мод гэдэг нь ийм зөөлөв. Ингээд дарахад одоо та нар ингээд ургасан модныхоор гатуу ингээд дарахад гатуу хэрвээ хугасан яасан байл гацсан байвал энийг ингээд авчих. Ингэж авна. Ингээд хэлбэржүүлж болно. Ингээд амьд мод гэдэг чинь ийм зөөлөн бит. Тэгэхээр нахаа задраагүй үндсийн систем сайтай намхан ч гэсэн тэр ургамлыг та нар юу зориултад тарих гэж байгаа юм. Ойжуултанд зориул тарих гэж байгаа юм уу? Гашаанда хэлбэржүүл тарих гэж байгаа юм уу те? Тэрэн дээр багаас нь ер нь намхан 40-50 см өндөртэй зарим одоо бас навчлмод чи их өндөр ургадаг шүү дээ. Одоо юу агч дээр чи их сайхан өндөр ургана. Тэгээд анхаасаа ингээд зөв агч нь бол 80 см өндөртэй 50-80 см өндөртэй ер нь дитэн үүс эхэлж байгаа тийм модуудыг л авч тарих. Хамгийн гол үнс. Одоо бид нар энийг доотлох үнсийг л одоо сайн харах хэрэгтэй. За бүс нутгаас ялгаатай. За одоо өнөөдрийн хувьд Дорногов аймаг дээр бид нар суулгасан ухаад одоо ялгаж сооцолж ерөнхийдөө модыг соорлсон модал авдаг байхгүй юу? Ерөнхийдөө тийм модал авах. Одоо хангаад болохоор хөрснө гисээд ирж дээ тийм ээ. Тэгэнгүүт нь хөрсний температур одоо 10 градус болоод ирсний дараа бол та нар мод утаа авч тарих хэрэгтэй. Ерөнхийдөө 5 дугаар сарын одоо 4 дугаар сарын 20-наас 5 дугаар сарын 20-ны хооронд бид нар мод утаа авч тарих хэрэгтэй. Гэхдээ дандаа ойн мэрэгжлийн байгууллагаас одоо өөрөө тарж олон жил ургуулсан тийм ээ. Тийм туршлагатай хүмүүсийн талбайгаас гарч үүслийн аюул сайн мэддэг. Бүс нутгаас аль бүс нут ингээд Хамгийн бүс нутгад оролцдог загийг хангай тарьж болохгүй. Тийм учраас та нар бүс нутгадаа өөртөө байдаг навчид болон энэ шилмөөс модал тарьж оргуулах хэрэгтэй. Хамгийн зөв шийдвэр тэр удирдал харгалзгаа. Ялангуяа одоо навчид модод бол бид нар хангайд бол тийм ээ удирдал харгалзгаа 7 дугаар сар 8 дугаар сарда тарьж болж байна. Говьдоо бол одоо гарцаагүй чих хурд унц багтаа учраас бид нар буртгатай модыг одоо манай одоо засгийн газраас нэг хэрэгжүүлэх ойн газраас бидний ерөөсөө хаалтын үн системтэй энэ буртгатай модоо бол ойн зурсандаа тариа гэдгийг бид нар зөвлөж байгаа. Эндээш бид нар зориулж одоо тарьж байна. Яг л энэ өөрөөх нь хэлсэн хөрсөнд л одоо ингэж тарьж байгаа юм чинь оюун бүс нутг гэдэг чинь одоо ийм л хөрсөндөө дуу. За ерөнхийдөө хувь хүн болгоноос өөр. Ерөнхийдөө яг зүгээр үнэхээр цаашаа ургуулыг бол энийг ингэж ханзалж аваад тийм ээ ингэж задлаад доотлыг ингэж аваад тарьж байгаа. Тэгэхээр энийг тарихтаа услахгүй байж тарьж байгаа дараа нь усалцдаг байна. Тэгэхээр энэ чинь дээш нь ингээд ирэхэд энэ амьд мод чинь ингээд үнцэн суурахгүй шүү дээ. Ийм ба. Ингээд. Энэ дээр ингээд одоо хэрвээ одоо босхын зарим ингээд авсан ч бол аваа тарьсан ч бол. Манайхаас энэ дээр хэлбэржүүлэлт хийж болно шүү. Тэгвэл энийг үлдээгээд энэ хэдийн насаа ичиж болно шүү. Тэгэх юм бол энэ чинь дээш өндөр болоод ургаад. Сагалаар бол ойн зургасны юм уу эсийг тогтоон барих юм бол ийм салбар илүү одоо юм байж ивэл салаа ихтэй байх юм бол нөгөө эсийг тогтоон барих чадвар нь илүү. Тэгээ модыг сайхан одоо модтой ийм боломжинд алхахын тулд нарийнхан өндөр тийм ээ гойлог ургасан мод дээрээсээ сагалаа сүүдэр үүсгэсэн ингэж хэлбэржүүл гол ишин дээр нь ингэж засаж тэгээ 2 метрээс дээшээ бодоод сагалаад ингээд үзүүрүүдийн дандаа титмүүдийн ингээд тайрангуут нь эн чин дандаа титэм тайраг дасах тусамд л эн чин салаалж ордог. Тэгэхээр зэрэг чинь нөгөө бас л эргээд ярихад одоо өөрийнхөө тий гаднах гардандаа ч юм уу тий яг өөрөө байга газар нутгаараа тохируулж зориултаар нь одоо тэрийг хэлбэржүүлэх хэрэгтэй. За энэ говийн нөхцөл болохоор бид нар одоо манай нэг том алдаа бол залуучууд маань ч гэсэн шинээр бий болж байгаа инженер техникийн ажилтны том дутагдал байна. Говьд очиод одоо би хаш ороо хөрсөө бэлдээ гэдэг байгаа байхгүй юу? Буртхан тарьж байгаа одоо үржил одоо өвөрцгийн помидорны үүсгэгийг бол бид нар яг тэгж бэлдэх хэрэгтэй хооронд. Гэтэл одоо говийн одоо тэр цөлөрхөх хэрийн бүс цөлийн бүсэндээ байгаа элсээрээ ялангуяа нүүгдэж ирсэн одоо хог ургамал одоо тэр орчныхоо юм дээр одоо хуримтлагдсан тэр газрынхаа элсэн дээр шууд тарьж байгаа. Энэ л одоо бидний өөрийнх нь тэр ургамлын өөрийнх нь нөхцөл дээр байхгүй юу? Өөрөө хайргарахаар элсэрхэг тийм ээ одоо мараалаг энэ хөрсөнд ургадаг учраас энийг л тарина. Ялангуяа давс ихтэй газар бол сухайг тарих хэрэгтэй. Яагаад гэвэл сухай чинь тэр орчны бүх давсыг өөртөө татчих байгаа. Нэг өвөр царайтай өнгөцөө болчихсон. Одоо энийг зарим нэг гоё улаан байдаг тийм байгаа. Хайдаас ч хөлсөхгүй бүгд тарьж байгаа. Агчаас хөлсөхгүй. Хөрсний үжил шимээ сайжруулах гэх юм бол бид буус хийдэг. Гэхдээ 3 жил болсон сайхан өндсөн буус хийх хэрэгтэй. Сүүлийн үед одоо манайхан гоё энэ сайхан бордоо орж ирсэн байна. Тэгэхээр ургамлаа дөнгөж тарингуутаа манайх битгий бордоорой. Ерөнхийдөө ургамлч нь яг л хүүхдтэй адилхан гэж манай одоо инженерүүд те манай баатар маань ч гэсэн тийж хэлдэг. Тийм учраас ерөөсөө нэг хоолнд нь орох үед нь
шин чанар сайтай гэхээр тэр бордоог нь хэрэглэхтэй. Тэгээ ургамлыг яг ургалтын ямар үед нь ямар бордоо хэрэглэх вэ гэдгийг одоо энэ сайхан бордооны хүмүүс хэлж өгч байгаа. Ялангуяа модлог ургамлын одоо цэцгэлэх үед нь хэрэглэх бордоо одоо үндсийн системийн хөгжлийн эхлээд тариад үндсийн одоо шилжүүлэхэд хэрэглэдэг бордоо бүгд байгаа. Ерөнхийдөө манайхан гэдэг модыг тариад услаад орхиж байна. Одоо говьч ч гэсэн мэдэн ингээд элсэн хөрсөнд услаад байх хэрэгтэй гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ чинь ургамал чинь өөрөө аваа тэргээрээ би махбодоо үндэс бүх юм ургуулад эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр чинь тэрийг одоо үүсэх хүртэл усалсан ч гэсэн 1-2 хоногийн дараа ургамал болгон онцлогтой. Жишээ нь одоо цагийг тарьчихад би өдөрт 4 удаа усалж яаж 7 хоногийн дараа усаад татдаг. Одоо миний хувьд бол говийн нөхцөлд нэлээ юм тарьсан байгаа. Бүс нутагт тарих хэрэгтэй гэж. Бүс нутагт. Харин энэ дээр нэг юм онцлоод хэлээ тий. Манайх байгалийн мод, таримл мод хоёрыг ялгадаг болоосай гэж хэлж байгаа. За таримл мод бол ерөөсөө ямар ч тарьсан үндснээс ингээд бортхон дээр тарьсан. Цуглаад үүсгэхэд өөрөө үндсийн систем сагалгар байдаг. Манайх нааш гаргаад ирдэг. Дахир ингээд савлцдаг. Бортог гэдэг чинь нэг бодлын ургамалд их хэрэгтэй юм боловч заримдаа одоо бас бидний тарьсан ой модыг бас нэг буруу тэрийг одоо бас шилжүүл өтгөрөөсөн модыг бол шилжүүлэх ёстой. Тэрийг одоо сүйрүүлэх хэрэгтэй. Гэхдээ зөв технологийн дагуу авах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй хөрсгөө юм дахир юм хийчихэд нөгөө сайхан говь дургаж хангай дургаж ялсан, ой дургаж ялсан сайхан нас гацуурын маань үгүй болгоод байгаа байхгүй. Тийм болохоор манай одоо мод хөдөлж авч байгаа хүмүүсийн хамгийн чухал зүйл үндсийн системийн хөгжил үндснийхээ системийг угаасаа. Юусэн бидний ганц концепт бол ерөөсө бүс нутагт нь байдаг ургамлыг бүс нутагт нь тарь. Юусэн говийн цөлийн ботлог сөөлөг ургамл ядамгай чихэр өвс тэр хармаг харган эдрийн яг нөгөө агро хоожуулт гэдэг шиг хайдаасын тариад яг экологийн өөрчлөлтгүйгээр харах хэрэгтэй байхгүй юу? Манай ингээд тугуулсан багуу юм каринд гэдэг. Яг тэр орчинд нь ургамлын бичлэг хийгээд хармаг байна уу, хотор байна уу? Яг тэрийг ургуулаад өгөх хэрэгтэй байгаа. Тэрээс би тэнд өөр ургамал ерөөсө тарьж болохгүй гэдгийг бид нар бүр энэ дээр л нэг тосхгүй өнөөдөр одоо залуу усууд говь гिचнээ мянган сая тоон хар шороо ачий гэж. Энд чи биологийн төрөлцөд үүсчихсэн. Би говьдоо одоо бид нар харамгийн тосыг оролцохоо болсон. Бид нар цаг тэрх гэж ихлээд авдаг байлаа. Одоо нүүмэл илсээ хэрэгэлдэг болсон. Яагаад гэвэл тэр харамгын тусыг арай гэж би болоод тэмдэн амтан үржээд бичил орчин би болоод нэг ингэж итлэл нэг хүн ирж самардаж ирээд аваад. За ер нь бол Монгол оронд хамгийн сайхан ургадаг ургамал маань биш үү? Бүснүүдийг харгалзахаар ургамал ганц ургамал тэр үдээсээ хайлаас. Тожийн нарсын наашаа ямар байдгүй зам дагуу дандаа хайлаасаар ойн зурс хийсэн. Тэр зам харгуугаа хамгаалж. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо говийн нөхцөлд бол одоо чигээд сухай заг гэдгийг ингээд харгана. Ялангуяа харгана маш гоё ургана. Өндөр ургадаг одоо манайх тэмээ харгана, одоо Коржинский харгана, био цагаан харгана гэдэг энэ харгануудаараа бид нар ойн зураг сэвлүүлсэн. Монголчууд одоо үнэхээр Монгол орн бол тэр чигээр сүлжиж эхэлж байна. Хангайгүй ч сүлжээд эхэлж байна. Тиймээд одоо бүс нутгаар маш их том хөдөлгөөн хийсэн. Энэ бол одоо бүх хүмүүс энд оролцох хэрэгтэй байдаг. Гэтэл одоо хамгийн чухал зүйл бол тарих гэх материал. Чанартай үрнээс чанартай ургасан гардаг. Тийм учраас ой мэргэжлийн байгууллагууд яг одоо үрээ шинжлүүлдэг тийм ээ. Ийм хүмүүсүүдээс одоо тарих их материал аваарэ. Нэг хоёрдугаарт нь зөөгдлөөр орж ирж байгаа үр байж болно. Гэхдээ бүс нутагт нутагшин үржээд үрээ өгсөн тохиолдолд авч тэр үрийг тариарэ.